Хуулийг бол яг үзэл баримтлалын хувьд бол бас дэмжиж байгаа. Саяны хуулийн төгөлдлүүдийг харахаар зарим бусад хуулиудыг нийцүүлэх, зарим нэгэн редакцийн болон юуны хувьд бол нийцүүлэх шаардлага байна гэж ойлголоо. Тэгэхээр тодруулаад нэг зүйлийг асуухад татврын хуулинд бас оруулж ирсэн байна. За орон нутгийн засаг захиргаа удирдлагын хүмүүстэй бас хамаатуулж орж ирсэн байна. Тэгэхээр бид нар яг ийм хөшвөргүүдээр энэ зарим явахгүй байгаа юм одоо дэмжих нь зөв байгаа. Би бол тэр орон нутаг гэдэг юм уу, тэр үндэсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг хариуцж байгаа энэ хүмүүс бол одоо манай орон нутгийн засаг дарга нар энэ асуудлыг бол нэг тоохгүй л дээ. Тэр хуулиар асуудал оруулж өгчиж энийг урагшлуулъя гэсэн санаа яваад байна гэж би бол харж байна, тийм үү те. Нэг за хоёрдугаарт бол татврын хуулинд бол тэр тодорхой хандив өгсөн этгээдүүдийг татврын одоо татвар ногдох орлогоос хасахыг дэмжиж байна. За нөгөө талаар зүгээр би ч гэсэн цусаа өгдөг л дээ 2 сар татамд. Тэгээ очихоор нэг сахартай цай нэг сэндвич 2 л өгдөө. Тэр нь байнгын цусны донороо өгж байгаа хүмүүст за би тэр бол яах вэ? Байнгын өгдөг хүмүүс байд юм байлаа. Бүр ингээд олон жил хэдчнээ литр өгдөг. Тэр хүмүүсийг ер нь урамшуулах, дэмжих, татвараас хөнгөлөх энэ асуудлыг оруулаад ирж болдгоо юм уу? Нэг олон хүн байдгүй юм байлаа шүү дээ. Байнгын өгдөг ийм одоо донорууд. Тэгэхээр ийм зүйлийг асуумаар байна. За баярлалаа. Чимбэрэн гишүүн харилнаа. За Эрдэнэт гишүүд баярлалаа. Энэ чухал зүйлийг бас хэлж байна. Мэдээж одоо хуулийн өөрийнх нь одоо бичигдлийн зарим нэг алдаанууд, хууль нийцлийн асуудлууд дээр гарч байгаа саяны хэлсэн шүмжийг бол хүлээж аваад бид бас энэ ажлын хэсэг байгуулагдвал ажлын хэсэг дээр дандаа засч болохоор редакцийн болон хуультай нийцүүлэх юм ажлууд байгаа учраас энэ дээр ажлын хэсгийг онцгой анхаарал явуучих баха. Зөвхөн сая Эрдэнэт гишүүний хэлдэг тэр татвар болон орон нутгийн удирдлагууд энэ цус цуглуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох тэр хөшүүргийг хийж өгнө гэдэг бол яг л одоо голыг олоод хэлчихлээ. Тэгээ энийг бол одоо ажлын хэсэг байгууллагууд бол энэ дээр та бүхэн бас одоо онцгой анхаарад энийг гол зорилго нь ерөөсөө бид нөөцтэй байх ёстой. Орчин цагийн имчилгээний одоо үр дүн их сайн болсон. Дээрээс нь одоо имчилгээний явцад зөвхөн цус гэдгийг та бүхэн улаан өнгөтэй зүйл гэж битгий хараарай. Тэр дотор маш олон бүтээгдэхүүнүүд байгаа. За зүгээр л одоо энгийнээр хэлэхэд цус алдж байгаа шалтгаантай холбоотой цусны факторуудыг ялгаад л хүртэл өгж байгаа. Энэ болгон эмчилгээний үр дүн шууд хамааралтай, шууд нөлөөлдөг чухал үзүүлэлт юм. Тэгэхээр бид ерөөсөө л одоо цус авлаггүй өглөг болж байгаа энэ зүйлийг л одоо найдвартай сайн бүрдүүлж чадах, доноруудыг алдаршуулах, нэмэгдүүлэх энэ чиглэлд гол нь анхаарч ажиллаж байгаа ийм заалтууд байсан юм аа. Тэгээд энэ дээр анхаарна. За калорилог хоол хүнсээр нэгэнд одоо цусыг авцсан учраас буцаагаад калорилог хоол хүнс өгөх энэ асуудал бас маш чухал. Тэр үтгэл бид бас хуулиндаа бүр нэг өдөр цусаа өгөх гээд ирсэн хүн цалинтай чөлөө авах боломжийг хүртэл энэ асуудал орсон байгаа гэх мэтлэнгээр. Тэгэхээр бид бүр цаашлаад ярих юм бол зарим хөгжилтэй орнууд бол бүр таксины зардлыг хүртэл олгож байгаа шүү дээ. Такси унаад ирж байгаа зардлыг хүртэл олгоод тэгээ эрэхт нь калорилог сайн шимт хичээлтэй хоол өгөх энтергээд. За түүнээс гадна олон дахин өгж байгаа улсуудыг бас яаж урамшуулах вэ гэдэг асуудлыг энд оруулсан байгааг анхаараарай. Тэгээд ажлын хэсэг байгуулагдаад энэ дээр ажиллахад бас энэ дээр илүү анхаарал явуучих боломж байгаа хаа гэж харж байна. Ер нь бол энэ анхдагч хууль учраас бид бас дагалдах хуулиуд хүртэл оруулах бүр боломж бас нээлттэй байгаа.